Сайн бацхан өрх мөндөд үзэгчдээ тоонтой хөтөлбөрийн ээлжид дугаар танд хүрч байна. За жил бүрэл цалин тэтгэврээс эхлээд та бидний олж байгаа орлого тодорхой дүнгээр нэмэгдэж байгаа хэдий ч за энэ хэрээр амьдралын чанар сайжрахгүй байна. За идэх хол өмсөх хувцсны үн өсөж өссөн цалингийн өрөөгөөж өнөөдөр та бидэнд мэдэгдэхгүй өнгөрсөөр байна. За сүүлийн 10 жилийн хугацааг авч үзвэл за 2015 онд манай улсын дундаж цалин 844 мянган төгрөг байсан бол за 2025 онд 2.8 сая төгрөгт хүрсэн байгаамаа. За нэрлсэн дүнгээр цалин сүүлийн 10 жилийн хугацаанд 230 гаруй хувиар өссөн харагдаж байгаа ч за бараа үйлчилгээний үнийн өсөлт инфляцийг тооцоод үзэх юм бол за бодит цалин ердөө 45.3 хувиар 10 жилийн хугацаанд өссөн байна. За харин доллараар илэрхийлээд харвал сүүлийн 10 жилд дундаж цалин 90 хувиар өссөн байна. За инфляц валютын ханш бол та бидний авч байгаа орлогыг өндгөөдүүлж байгаа хамгийн гол хүчин зүйл. За инфляц өсөж ханш суларсанд хэн буруутай вэ? За төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилготой Монгол банк өнгөрсөн хугацаанд муу ажилласнаас та бидний авч байгаа орлого үнгүйцэн үү гэдэг асуулт эндээс гарч ирж байна. Монгол улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага Төв банк. Монгол банк 100 жилийн түүхтэйч 1991 онд банкны тухай хууль батлагдаж Монгол улсад 2 шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигдсан. Улмаар 1996 онд улсын их хурлаараа Төв банкны тухай хууль батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй удаа тус хуульд нэмэлт өөрчлөлт оржээ. Хэдийгээр Төв банкны тухай хуульд олон удаагийн нэмэлт өөрчлөлт орсон ч 1996 онд анх тодорхойлсон Монгол банкны үндсэн зорилт нь өөрчлөгдөөгүй. Үндэсний мөнгө тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах, өөрийн үндсэн зорилтыг хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх нь Монгол банкны үндсэн зорилт гэдгийг хуулийн 4-р зүйлд тодорхойлсон байдаг. За Төв банкны тухай хуулиас харахад Монгол банк нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах, за эдийн засгийн хөгжлийг дэмжих үндсэн хоёр зорилготой мэт харагдаж байгаа хэдий ч за төгрөгийн тогтвортой байдлын цаана инфляц, валютын ханш гэх хоёр салаа утга давхар агуулгадж байгаа учраас за өнгөрсөн хугацаанд инфляц өсөх, ханш сулрахад Төв банк гол буруутан болсоор ирсэн. За иймээс ч мөнгөний бодлогын арга хэрэгслээр зэрэг хэрэгжүүлэх боломжгүй үндсэн зорилтыг өөрчлөхөөр Төв банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа юм байна. За өнгөрсөн онд ажиллаа авсан Монгол банкны ерөнхийлөгч Наран Цогтын хувьд за Монгол банкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдал болгон өөрчилнө гэдгээ мэдэгдээд байна. Төв банкныхан болохоор энэ дээр онлын аргумент гаргаж ирдэг. Миний бодлоор тэр нь зөв яагаад вэ гэхээр орчин цагийн нээлттэй эдийн засагт 3 зүйлийг зэрэг барих боломжгүй болчихдог. Нэг нь болохоор юу болох вэ гэхээр ханшийг тогтвортой байлгах, хоёрдугаарт нь үнийг тогтвортой байлгах, гуравдугаарт нь хөрөнгийн урсгалыг тогтвортой байлгах. Энэ гурвыг зэрэг барих боломжгүй болчихдог. За энэ бол одоо бүр Нобелийн эдийн засгийн шагнал авсан юм ажил байгаа. Ер нь мөнгөний бодлого дээр бид юу боломжтой, юу боломжгүй, боломжгүй гурвалж ингэж байна. Тэнгүүд юу болж байна вэ гэхээр манай хөрөнгийн урсгал дээр ямар нэгэн контрол тавьж байгааг үгүй. Чөлөөтэй орж гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чөлөөтэй тавигдсан гэсэн. За тэгэхээр нөгөө хоёр дээр нь бид нар валютын ханшийн тогтвортой одоо fixed exchange rate гэж ярьдаг. Ийм зүйл рүү явах юм бол юу гэсэн үг вэ гэхээр чи дотоодынхоо мөнгөний бодлогыг мартаж болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө 3 зэрэг барих боломжгүй 3 зүйлийн маань нэгийг нь угаас чөлөөтэй тархицсан. Нөгөө хоёрын аль нэгийг л би барих боломжтой байхгүй. Энийг барьчих юм бол энийг март, энийг барих юм бол энийг март гэдэг ерөөд онлын үндэслэлтэй. Энэ бол 100% онлын үндэслэлтэй. Тэгэхээр одоогийн байгаа манай энэ мандат Төв банкнд өгж байгаа зорилгууд бол ерөөдөө жоох энэ эсрэг болчихсон. Энэ дээр бол алдаа гарсан гэдэг нь үнэ. Тэгэхээр энийг үнийн одоо тогтвортой байдал гэдэг олон улсын стандарт руу шилжүүлэх нь илүү ирээдүйг харсан илүү зөв зохицуулалт болох нь бол гарцаагүй. Валютын ханш дээр нэлээд их савлгаа гарч ирэхэд Төв банкын дээр хариу арга хэмжээ авахгүй байна гэдэг зүйлсийг бол ярьдаг. Гэхдээ Төв банкны хувьд бол үнийн тогтвортой байдал буюу инфляц дээрээ бодлогын арга хэмжээг авах юм уу эсвэл валютын ханшийг барих ёстой байгуулах юм уу гэдэг ингээд чиг үүргийн хувьд бол бас эргэлзээ төрдөг. За дээрээс нь төгрөгийн тогтвортой байдал гэдгийн цаана бол үн орж байгаа, валютын ханш орж ирж байгаа, мөнгөний нийлүүлэлт хэмжээ ороод ирдэг. А хэрвээ яг энэ дундаасаа одоо үнийн тогтвортой байдал гэдгийг авч үзэх юм бол инфляц гэдэг ганц зорилготой.
тэгэхээр инфляцийн цаана бол хүмүүсийн худалдаа авах чадварыг хамгаалах, төгрөгөөр хийж байгаа одоо хөрөнгө оруулалтын өгөөжийн бодит өгөөжийн асуудлын цаана ирдэг учраас илүү тодорхой болох юм боломж бүрднэ гэж одоо хуулийн өөрчлөлтөөр бол харж байгаа. Чимээгүй татвар шиг иргэдийн орлогыг бууруулж бодит худалдаа авах чадвартай сөргөөр нөлөөлдөг зүйл бол инфляц. Гол нэр төрлийн бараа үйлчлэгээний үнийн хэлбэлзлээр тооцогддог инфляц энэ оны 4 сард 2 оронтой тоонд хүрсэн нь сүүлийн 2 жил орчмын хамгийн өндөр үзүүлэлт болж байна. 2023 оны 9-р сард 10.1% байсан инфляц 2024 оны 12-р сард 8.4% хүрч бууран нэг оронтойгоор өсөж буурсаар энэ оны 1 сард 7.5% гарсан. Харин энэ оны 2-р сард 6.5% хүрч доод хэмжээнд хүрээд байсан ч 3 сард иргэн өсөж 7.4% байсан бол 4 сард 10.1% хүрлээ. Сүүлийн 1 сард ямар бараа үйлчлэгээний үн хамгийн их өсөж инфляц 2 оронтой тоонд хүрэхэд нөлөөлөвгээд харахаар хүнсний барааны үн сарын хугацаанд 58.1%-аар тээврийн үн 25 орчим хувиар өссөн нь гол нь нөлөөлсөн. Энгийнээр инфляцийн оны 4-р сард 10.1% гарсан нь та бидний өмнө нь 100 мянган төгрөгөөр худалдаа авдаг байсан зүйлс өнөөдөр 110 мянган төгрөгт хүрсэн бол сүүлийн 10 жилийн үнийн өсөлтөөр тооцох юм бол 100 мянган төгрөгийн худалдаа авалтыг өнөөдөр 250-аас 300 мянган төгрөгт авч байгаа юм а. Төгрөгийн доктортой байдлыг үнийн доктортой байдлаар хэмжихүү эсвэл гадаад төлөвтэй харьцах аншаар нь хэмжихүү гэсэн бол маргаантай асуудал бол үүсдэг. Тэгэхээр энэ салаа утгатай энэ зорилгыг зэрэг бол биелүүлэх бол Төв банкны хувьд бол хүндрэлтэй. Тийм учраас Төв банкны тухай хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтөөр энэ Төв банкны үйл ажиллагааны зорилгыг тодорхой болгож үнийн доктортой байдлыг гэж бол томьёолж оруулж өгч байгаа юм. Төв банкны зорилго бол инфляцийг бага нам доор түвшинд тууштай хадгалах одоо тийм зорилготой болж ирж байгаа гэсэн. Тэгэхээр энэ зорилготой хүрэхин тулд таны хэлдгээр бол жил болгон мөнгөний орлогыг бол батлуулаад явах нь бол ерөнхийдөө бол зохимжгүй гэж үзэж байгаа. За ийм учраас төрийн мөнгөний орлого улсын хурлаар батлуулдаг төрийн мөнгөний орлогыг 3 жилийн хугацаанд орол төлөвлөж батлуулахаар бол хуулийн төсөлтөөр бол өөрчлөлт орж байгаа. За иргэдийн бодит орлогыг бууруулж байгаа инфляцийг зөвхөн онилж, түүнч чиглэсэн мөнгөний бодлогын арга хэрэгслийг хэрэгжүүлэх замаар үнийн өсөлтийг хязгаарлах нь өнөөдөр хамгийн чухал ажил учраас Төв банкны тухай хуулийн өөрчлөлтийг үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлд боловсруулсан гэдгийг албаныхан хэлж байна. За инфляц өсөх үнийн хүрэгдлийн суур шалтгаан нь төсвийн тэлэлт байсан. За иймээс ч цаашид Төв банк үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд жил бүр баталдаг төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлээ 3 жилээр баталж дунд хугацааны зорилт тавих энэ зорилттой хүрэхийн тулд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зарлагын дээд хязгаарыг тооцох үн тогтворжуулах хөтөлбөр эдийн засгийг дэмжих 10 их найдын хөтөлбөр зэрэг өнгөрсөн хугацаанд төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхэд нэмэгдсэн Төв банкны зардал түүнээс үүдэлтэй хуримтлагдсан алдагдлаа бууруулахын тулд нөхөхийн тулд засгийн газрын тусгай үнэт цаас гарах асуудлыг мөн хуулийн төсөлд оруулахаар төлөвлөсөн байна. Хэрв альва нэгэн төсвийн шинжтэй хөтөлбөр бусад хууль эрх зүйн баримт бичгээр Монгол банкыг санхүүжүүлэхэд заасан бол Монгол банк өөрийн үндсэн барьж баримтлах хууль болох Төв банкны тухай хуулигаа баримтлаад тэр төсөвтэй адилах үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй оролцохгүй гэсэн үг. Яг ийм зохицуултыг бол энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр л өргөн бариад байгаа. Түрүүний миний хэлдэг төсөв мөнгөний бодлогын уялдаа гэдэг бол ерөнхийдөө энэ инфляцийг өдөөгд байгаа төсвийн хэд тэлэлтийг бид нар хязгаарлах параметрыг төрийн мөнгөний бодлогын чиглэлээр улсын хурлд өргөн барина гэсэн үг. Гэрүү хууль батлагдах юм бол бид бүхэн 6 сард өргөн барьж батлуулахар байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр төсөв батлагдахаас өмнө Төв банкны бодлогын бичгээр батлагдана. За энд бол хамгийн гол заагдах параметр бол инфляцийн зорилт түвшин. Тэгэхээр энэ инфляцийн зорилт түвшинтэй бид нэр яаж хүрэх вэ гэдэг арга зам байна. Хамгийн гол нөлөөлж байгаа фактор болох төсвийн тэлэлт маань өөрөө хэдэн хувьтай гэж бид тэр зорилт түвшинд өрөх вэ гэдэг уялдаатай тийм тооцоо судалгаа байх юм аа. Тэгэхээр энийг тухай үед хэрэг хууль батлах юм бол Монгол банкнаас тухай бүрдэн тооцоо шинжилгээг хийгээд хууль тогтоогч нарт бол өргөн барина гэсэн үг. Төсөв мөнгөний бодлогын уялдаа гэдгийн цаана юуг авч үзэж байгаа вэ гэхээр төсөв хэрвээ
тэлэх юм бол мөнгөний бодлого чангарах хэрэгтэй гэж. Мөнгөний бодлого чангарахад иргэдийн дунд бол энэ одоо бодлогын хөв өндөр байна. За эсвэл заавал айлах нөөц банкудаас зээл гарах хэмжээг хэмжээн гих зэрэг иймэрхүү одоо сөрөг мэдээллүүд бол явдаг. Гэхдээ энэ яагаад гарч байгаа вэ гэхээр засгийн газрын одоо төсвийн тэлэлтэйгээ уялдаад тий сүүлийн 3 жилийн хугацаанд төсөв маань 2 дахин ингээд тэлэлцэн байгаа. Тэгээ 30 гаруй их 80 руу тэлэлцэн. Тэгэхээр энэ өндөр өсөлтийн цаана бол төгрөг өнгөдөх нь бол ойлгомжтой баг. Тэгээ иргэдийн гар дээр бизнесүүд дээр мөнгө бол нэлээд эргэлдэж байгаа учраас тэгэхээр Төв банк үүний эсрэг бодлогын хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг байр суурьаа урьдчилж илэрхийлээ. Тэгээд түүнд явах хэрэгтэй. За ингэхгүй бол ямар асуудал үүсэх вэ гэхээр хөрөнгө оруулагчдын хувьд эсвэл одоо хоригдлуулж байгаа иргэдийн хувьд төгрөгөөр мөнгөө байршуулах уугүй юу, төгрөгтэй итгэх уугүй юу гэдэг нь урт хугацааны итгэлийн асуудал энэ цаана байдаг учраас инфляц намд ор түвшинд байх юм байна. Тэгвэл хуримтлал хийж болох юм байна. Төгрөгийн бодит өгөөж маань өндөр байх юм байна гэд хөрөнгө оруулалт хуримтлалын шийдвэрт бол энэ өөрөө маш чухал нөлөөтэй юм зүйлээ. Одоогийн хуулиар Монгол банк засгийн газраас хараат бус байна. Засгийн газрын шийдвэр төрийн мөнгөний бодлогод харшилж байвал Монгол банк энэ талаар засгийн газарт мэдэгдэнэ гэх зэрэг хараат бус байдлын талаарх заалтууд байдаг ч хэрэгждэггүй. Өнгөрсөн хугацаанд Монгол банк засгийн газрын кассийн машин шиг ажиллаж ирснийг болиулна гэдгээ шинээр томилогдсон ерөнхийлөгч нь мэдэгдсэн. Үүний тулд эрх зүйн орчныг шинжлэх шаардлагатай бөгөөд дэлхийн улс орнуудын жишгээр Монгол банкны үндсэн зорилтыг зөвхөн үнийн тогтвортой байдал руу чиглүүлэх төсвийн шинжтэй арга хэмжээ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хориглох, төсөв мөнгөний бодлогын уялдааг хангах зэрэг суурь асуудлуудыг Төв банкны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг төсөлд тусгажээ. Экснэр 60% буюу хангалтгүй төвшөнд үнэлэгддэг Монгол банкны бие даасан хараат бус байдал сайжирна гэж үзэж байгаа. Хэдийгээр энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөд тусаагүйч цаашид Монгол банкны засаглалыг сайжруулах шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Төв банкны тухай хуулиар Монгол банкны ерөнхийлөгчийг улсын их хурлын даргын өргөн мэдүүлснээр улсын их хурл нэр дэвшигчийн сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно гэж заасан байдаг. 1991 оноос хойш ерөнхийлөгчдийн ажилласан дундаж хугацаа нь 3 жил байгаа бол хуулийн хугацааг бүрэн дуусгасан ердөө 2 хүн байдаг. Энэ мэт томилгооноос эхлээд улс төрөөс хит хамааралтай байгааг засаглалыг өөрчлөх замаар шийдвэрлэх боломжтой гэдгийг судлаачид хэлж байна. Төв банкны ерөнхийлөгчийг ямар үед ажиллаас нь одоо халах боломжтой вэ гэдэг асуудал гарч байна. Өнгөрсөн хугацаанд магадгүй одоо сүүлийн 30 жил 2 шаталтай банктай болоод Төв банкны ерөнхийлөгчийн дундаж нас нь одоо хугацаанд бүр эрхээ хугацаанд 3 жил орчим байсан юм шиг байлаа. Уул нь 6 жилээр тавилагддаг. Тэгээд ер нь бол ямар нэгэн байдлаар тэр хүн ажлын алдаа дутгал гаргаагүй бол тэр хүний барагтай хүн халах хэсгүй байхгүй. Харамсалтай манайд ялангуяа улсын хурлын дараа солигдох үед Төв банкны ерөнхийлөгч давхар солигдчих гээд байдаг. Тэгэхээр эндээ хараат ус байдал нь хэдийн хуулийн дээр бичигдсэн гэсэн хангалттай чадж байгаа нүгэл үгүй. Хамгийн ихний асуудал нь. За хоёрдугаарт нь дахиад нөгөө нэг ялангуяа улсын хурлаар дамжаад орж иж байгаа Төв банкнд чиглэл өгсөн улсын хурлын тогтоолууд, хуулиуд бас байгаад байна. Quasi fiscal гэж ярьдаг. Хагас төсвийн шинжтэй ийм арга хэмжээнүүдийг Төв банкнд үүрэг болгоод манай улсын хурл маань өөрөө өгөөд байдаг. Энэ дахиад яах ёстой вэ гэхээр мөн л эргэж харах ёстой зүйл мөн. Энэ дээр дахиад улсын хурл маань бодох ёстой. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад Төв банкны гаргаж байгаа шийдвэр нь төрөөсөө засгийн газрын санхүүжилт төсвийн алдагдлаас юм хараат бус байх ёстой гэдгийг нь бол хуульчилсан байдаг. За манай дээр энэ зохицуулалт бол бас харцангуй сул байна гэж үзэж байгаа учраас мөнгөний бодлогынхоо хэрэгжилтийн үр дүн нэмэгдүүлэх зорилгоор энэ өөрчлөлтийг бол тусгаж байгаа. За сүүлийн 3-4 жил дараа л ер нь бол Төв банкны хараат бус байдлын чиглэлээр олон улсын экспертүүд дотоодын судлаач жил болго ерөнхийдөө хилцүүлэг хийжсэн. За энэ дүгнэлтээс бол ер нь бол бүрэн хангахдахгүй байна гэдэг зүйлийг дунджаас дээгүүр байна. За гэхдээ хангалттай сайн биш байна гэдэг юм одоо дүгнэлтүүдийг бол судлаач нэлээд хийсэн байдаг. Тэгэхээр одоо алдаад байгаа хэсэг дээр бол энэ хуулийн өөрчлөлтөөр бол нэг алхам ахих ийм хэрэгцээтэй гэж харж байна. Тэгээ сая та бүхэн анзаарсан бол нөхөр Трамп бол одоо Жером Паул бол нэлээд дургүй байдлаа бол маш олон янзаар илэрхийллээ шүү дээ. Гэхдээ юу болж нөхөр бүрэн эрхийг нь хугацаад дуустал тэр хүлээж байгаа байхгүй. Гэдэг нь нэгдүгээр нөгөө хуулийн хангалттай байна гэсэн үг. Миний ихний ярьсан сэдв. Хоёрдугаарт одоо оронд нь шинэ хүн тавьж байгаа. Кевин Walsh гэдэг шинэ залуу орж ирж байгаа. Гэхдээ экспертүүд юу гэж нөхөр Кевин Walsh орж ирлээ ч гэсэн Федийн шийдвэр гаргалтанд ганцаараа болохоор хангалттай сайн нөлөөлж чадахгүй. Ягаад тэгэхээр цааталт нь 12 хүнтэй бүхэл бүтэн зөвлөж хийж байгаа. Энэ зөвлөлтөд Төв банкуд яадаг байна вэ гэхэд нэг удаа 3-4-ийг нь ингээд ротац маягаар солидог. Бүгдийг нь халаад цоон шин бүгдэнд нь шинэ хүн оруулж ирээд ингэж бужигнуулдаг.
гэдэг нь энэ байгууллагын бодлогын нөгөө нэг тууштай байдал, тогтвортой байдлын тэрийг хангах зорилсон. Тэгэхээр иймэрхүү механизмууд байгаа. Харамсалтай манад энэ хоёр механизмын аль руу ч 100% шилжээгүй дундалт нь авчаал орчихсон. Тэгээд Төв банкны маань асуудал нийлээ хоригдлагчсан юм л байна. За Төв банкны тухай хуулиас гадна банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл мөн боловсруулагдаад байна. За 2010 онд батлагдсан банкны тухай хуульд өнгөрсөн хугацаанд нийтдээ 21 удаа нэмэлт өөрчлөлт оруулж шинжилсэн байдаг. За тэр дундаа хамгийн том эргэцэн өөрчлөлт нь 2021 онд хийгдсэн. За банкны реформ гэж нэрлэгддэг буюу хадгаламж нээлгэх зээл авах байдлаар банктай харилцдаг байсан цаг үерчлэгдэж банкны хувьцаа эзэмшигч болох боломжийг 2021 оны хуулийн өөрчлөлтөөр иргэдэд нээж өгсөн юм а. За 2022 оны 9 сараас 23 оны 6 сар хүртэл хугацаанд системийн нөлөө бүхий банкуд хувьцааныхаа 5-аас 11.4%-ийг олон нийтэд санал болгож, за хөрөнгийн зах зээлээс 446.8 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. За 2025 оны 7 сарын байдлаар аваад үзэхэд за нийт 84 мянган гаруй иргэн өнөөдөр банкны хувьцаа эзэмшигч болсон байна. За ийхүү банкны реформын эхний алхам бол маш амжилттай болсон хэдий ч за хувьцааны төвлөрлийг бууруулах хуулийн зохицуулалт өнөөдөр ч хэрэгжих боломжгүй хэвээр байгаа юм а. 2021 онд банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа банкны нэг хувьцаа эзэмшигчид ногдох хувьцааны төвлөрөл 20%-аас идэхгүй байхаар зааж энэ хуулийн заалтыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор хэрэгжүүлэхээр товлсон. Анхнаасаа хэрэгжих боломжгүй энэхүү заалтыг 2024 оны сонгуулиас урьдчилж хийлгэхээр улс төрчид шахаж хуулиа баталсан нь хуульд өөрчлөлт оруулах шалтгаан болсон. Гадаад дотоод хүчин зүйлээс шалтгаалаад хэрэгжээд хүндрэлтэй энэ хугацааг 2024 оны 6 дугаар сарын 5-нд өөрчилж хуулийн хэрэгжих хугацааг 3 жилээр сунгасан. Манай улсын хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, хөрвөх чадвараас гадна хөрөнгө оруулалтын орчин олон хүндрэлтэй асуудал хийвэр энэ хүрээнд нэмэлт арга хэмжээ аваагүй цагт хуулийн хугацааг сунгасан ч үр дүнгүй гэдэг нь өнөөдөр харагдаж байна. Иймээс ч 2026 оны 12 дугаар сарын 31-нд хэрэгжих хугацаатай банкны нэг хувьцаа эзэмшигчид ногдох хувьцааны төвлөрөл 20%-аас хэтрэхгүй байх хуулийн залтыг дахин 3 жилээр сунгахаар банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулад байна. Хөрөнгө оруулагчид бол ийм хоёр төрөл байна. Нэг хэсэг нь бол ингээ банкын хувьцаа худалдаж аваад удирдлагад нь өөрчлөлт оруулах, сайжруулах, бүтцийн өөрчлөх, үйл ажиллагааг сайжруулад ашиг орлогыг нэмэгдүүлж хагаад зарах тийм ээ. Ийм сонирхолтой хөрөнгө оруулагч нэг байна. За тэр хөрөнгө оруулагчд бол угаасаа 20% хангалтгүй байна гэдэг зүйл ярьж байгаа. Тэднэр хүмүүст бол ер нь бараг доотлон 51% байж иж илүү хөрөнгө оруулалтын сонирхол бий болно гэж. Нөгөө хэсэг нь болохоор ямар ч тийм сонирхолгүй зүгээр л банкны хувьцааны үнийн өсөлт ногдол ашигаас өгөөж хүртэх сонирхолтой юм гадны хөрөнгө оруулагчд байна. Тэр хөрөнгө оруулагчд бол хөрөнгийн биржээр л дамждаг юм байна. Ягаад гэвэл засаглал юмд нь оролцохгүй, хяналт тавихгүй учраас хамгийн хувьцаагаа амархан зарж болох газар хөрөнгийн бирж. Тэгэхээр Монголд хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулахаар нөгөө нэгдүгээр шимтгэл хурамж маш өндөр байна. Дэлхийдээ харьцуулахад маш өндөр суудган татвартай. Ашиг орлого болоод гарах гингүүт нь 20% татвар авчдаг. Суудган татвар гэдэг. Ингээд ер нь бол Монгол улс бол тийм гадны хөрөнгө оруулалтын сонирхолгүй орн болцсон байна гэдгийг энэ татваруудын нөлөө байна. Тэгээд ингээд ийм нөхцөл гадны хөрөнгө оруулалтч татах боломжгүй, дотоод хөрөнгө оруулагчид нь хязгаарлагдмал ийм орчинд бол энэ хууль бол хэрэгжүүлэхэд бол боломжгүй байгаад байна л да. За татварын болоод хууль эрхцэн орчны зохицуулалт хөрөнгө оруулагчдад таалагдахгүй байгаа учраас хугацааг сунгах нь банкны хувьцааны төвлөрлийг бууруулах хуулийн хэрэгжилтийг хангахад
гол шийдэл болохгүй байна. За иймээс энэ удаад хугацааг сунгахаас гадна хувь хэмжээг өөрчлөхөөр хуулийн төсөлд одоо тусгасан байна. 2026 оны 3 дугаар сарын 12-ны байдлаар аваад үзэхэд за системийн нөлөө бүхий 5 банкнаас Хаан банк, Төрийн банк 2 хувьцаа эзэмшигч, за Голомт банк, Худалдаа өрсөлийн банкны хувьд нэг хувьцаа эзэмшигчид төвлөрөл өндөр байгаа нь харагдаж байна. За энэ төвлөрлийг 20% хүргэж бууруулахад Төрийн банкнаас бусад за системийн нөлөө бүхий 3 банк нийт 2.7 их найд төгрөг. За бусад одоо банкуудын хувьд бол 5 банкны хувьд нийтдээ 668 тэрбум төгрөг гээд нийт 3.3 их найд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. За дотоодын зах зээлд одоо хөрөнгөний зах зээлийн хувьд бол 13.2 их найд төгрөг. За сүүлийн 5 жилийг нь аваад үзвэл зах зээлийн хөрөх чадвар 1.1-ээс 3.9% байгаа зэргээс аваад үзэхэд за хэрвээ банкуд одоо энэ хэмжээний санхүүжилт татахын тулд богино хугацаанд хувьцаагаа санал болгох юм бол зах зээлийн үнэлгээ өөрийн хөрөнгийн үргэлжлээ бол огцом унаж за улмаар бол санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө гарах эрсдэлтэй гэж эдийн засгчид үзэж байна. Хурууга эсгчээд энэ дээр эдэлчингүүд нь эрхээ хурууга угаар нь таарах гэдэг шүү дээ. Гидэг юм руу ороод. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг доозыг бид нэр тохируулж чадчихгүй юу гэдэг эргээд бодох хэрэгтэй. За одоо өнгөрсөн хугацаанд нөгөө хуулиа баталчаад тэгээд тэр нь цаашаа хэрэгжихгүй хугацаа нь хойшлоод байна гэдэг чинь энэ доозыг гүйцэд тохируулаагүй юм биш үү гэдэг асуудал. Тэгээд дээрэс нь байгаа оноход яг тохирсон уугүй юу? Өөрөөр хэлбэл юм чинь бид нар ялангуяа зохицуултууд дээр хяналт дээр аль болох мэрэгэн бууд шиг ажиллах хэрэгтэй байхгүй юу? Хулганыг их буугаар буудаад явах юм бол амар их зардалтай байхгүй эдийн засгт. Яг л снайпер яаж ажилтдаг яг тэр зарчмаараа маш микро түвшинд ажиллаж яг оновчтой онсон зохицуултуудыг бүгдийг хийгээл тэрнийг хараас хөөцөлдөхөд ажил. Тэгээ энэ аль алин дээр нь концептээс нь эхлээд энэ хуулиудыг бүгдийг эргэж харах хэрэгтэй болов уу гэж миний хувийн байр суурь бол тийм. Төр өөрөө одоо гадны хөрөнгө оруулагчтай ярихдаа одоо төрийн өмчт ордуудынхаа ядаж 34% авна гэд байдаг үстэй тий. Одоо бүх стратеги ордуудынхаа манайч 34% эзэмшнэ гэдэл оюутлын 34% авч үлдсэн шүү дээ тий. Өөрөө тэгдэг байж банкыг болохоор тийм шаардлага тавина гэж яагаад өөрөө эсэргээрээ бодохгүй байгаа юм тий. Тэгэхээр ялгаагүй гадны хөрөнгө оруулагчид бол ядаж 34% гэж байгаа байхгүй тий. Хяналтын багт дүрмээ өөрчлөлт тоглоомынхын дүрмийг өөрчилжүүл яах юм те тэр хүний зөвшөөрлөгөөр тэгэхээр тэрийг ядаж хязгаарладаг чадвартай байхын тулд бол тэр 34% гэдэг хяналтын багц гэдэг зүйлийг ярьж байгаа. Системийн биш жижигтэр банкуд дээр бол 51% гэж байгаа нь бол тэр банкыг аваад одоо удирдлагын солиод одоо үйл ажиллагааг сайжруулад ашиг орлого нэмэгдүүлээд томруулад буцаагаад зарах гэдэг тэр хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах зорилготой гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө энэ хувь эзэмшлийн асуудал бол ер нь зөвхөн саналах гэж бодож байгаа. Улсын хурлын гишүүн Батэрдний боловсруулад байгаа банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд банкны хувьцааны 10 ба түүнээс дээш хувийг дангаар болоод холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд тэдгээрийн эцсийн өмчлөгч хүнийг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхаар банкны хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20%-аас хэтрэхгүй байх хувь хэмжээг системд нөлөө бүхий банкны хувьд нийт гаргасан хувьцааны 34%-аас бусад банкад нийт гаргасан хувьцааны 51%-аас тусаа хэтрэхгүй байхаар өөрчлөлт тусгажээ. Дэлхийн банкны 2021 оны банкны хяналт шалгалт зохицуулалтын судалгаанаас үзэхэд хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 50 хүртэлх хувиар тогтоодог нийт 29 улс орн байгаад Австрали, Канада, Хятад, Энэтхэг, Мексик, Вьетнам зэрэг улсууд багтаж байна. Иймээс олон улсын жишгийн дагуу банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг үе шаттайгаар бууруулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хувьцаа эзэмшигчид тогтоосон дээд хязгаарыг нэмэгдүүлэх, нэг хувьцаа эзэмшигч нийт саналын эрхийн хяналтын багц олонхын эзэмших боломжийг бүрдүүлж системд нөлөө бүхий байдлаас нь хамааруулад зохицуулах нь олон улсын захаас хөрөнгө оруулалт, урт хугацааны хөрөнгө оруулагчдыг татах, санхүүгийн зах зээлийн тогтвортой үйл ажиллагаанд эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж хууль санаачлагч болоод Төв банк үзэж байна. Нэг хуулийн этгээд хоёр банкнд хувь зүйнсч байж болно гэдэг зохицуултыг бол бид нэр олон улсын санхүүгийн байгууллагуудын хувьд бол хийж өгч байгаа. За олон улсын санхүүгийн байгууллага гэдэг бол Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалт хөгжлийн банк, олон улсын санхүүгийн корпорац гэх мэт одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын санхүүгийн байгууллагууд байгаа. Тэгэхээр эдгээр байгууллагууд бол хоёр банкнд хувь эзэмшигч
байж болно гэсэн зохицуултыг бол нэмж оруулж байгаа. За үүний шалтгаан нь бол мэдээж олон улсын байгууллагуудын бол мэдээж технологийн шинжилэл, ноу-хау тэ бизнесийн ач хийдэг, дээн засаглалыг бол сайжруулах гэх мэт бол эерэг хүлээлтүүдийг бол бүхэн бол энэ өөрчлөлтөөс бол хүлээж байгаа. Нэг удаа хугацаагаа сунгасан. Тэгээд одоо хэрвээ тэр хуулийг одоо оны өмнө эртхэн тэр хугацаанд дуусахаас өмнө сунгаж өгөхгүй бол маш их хэмжээний гаднаас босгосон их усрууд гарах эрсдэлтэй нэгдүгээр шүү дээ. Тэр нь бол эдийн засаг төлбөрийн тэнцлийн дарамт үүсгэн тийм ээ. Манай одоо банкны салбарт чинь тэрбумаас дээш хэмжээний долларын юм яригдж байгаа шүү дээ. Энэ гаднаас их босгосон их уср гэдэг чинь жилдээ л бараг тэрбум доллароос ихийг босгож шүү дээ. Тэгэхээр одоо нийт хуримтлагдсан хэмжээ нь бол маш өндөр байна. За дээрээс нь шинээр одоо хөрөнгө оруулж байгаа бонд зээл өгж байгаа газрууд нь одоо шинэ 26 оны эцэс хойш хэмжээтэй зээл өгөхгүй. Ягаад гэвэл 26 оны эцэст ингээд ийм одоо хуулийн эрсдэл үүсэх магадaltaй гэж үзээд тэрнээс хойш илүү урт хугацаатай зээл өгөхгүй байхгүй. Тэгэхээр ийм хоёр юм боомлоод байна. За аливаа асуудлыг цагийг нь тулгаж биш эртхэн шийдэл хайхгүй болвол за эрх зүйн орчныг өөрчлөх алхам одоо оройтох юм бол зөвхөн банкуд төдийгүй за 80 мянган гаруй хувьцаа эзэмшигч банкны нийт одоо хөрөнгийн талаас их хувийг эзэмшиж байгаа хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөх за цаашлаад санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө гарах эрсдэл өнөөдөр үүсэж байна. За нөгөө талаар санхүүгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах таатай нөхцөлийг бүрдүүлэх хуулийн өөрчлөлтийг улсын их хурлаар за одоо энэ хаврын чуулганаар амжаад хийгээсэй гэсэн хүлээлтийг банкны салбарын тавьж байна. За банкны салбарт хийгдэхээр одоо хүлээгдэж байгаа Төв банкны болоод банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг энэ удаа үзэгч та бүхэн тоомлог хүргэлээ. Тоонтой хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.